Монгол хэл 3 дугаар анги. Үгсийг зөв байрлуулж өгүүлбэр бүтээцгээе. Эхний мөрийг ажиглаарай. Том үсгээр эхэлсэн үгнээс эхлэе. Үнэн, бат, журмыг, үргэлж, хичээж, явах. Төвтрээд хэлгээд цэвэр нэмбай, алдаагүй хичээрэй. Хоёр дахь мөрийг том үсгнээс эхлэе. Өвөг, дээдсийн сургаалыг санаж, шүтэж, явах. Хоёр дахь мөр алдаагүй цэвэрхэн бичээрэй. Гурав дахь мөр үйлийн дээд ачийг буцааж хариулж явах. Гуравдугаар мөрөө бичээрэй. Дөрөв дэх мөр өгөх гээхийн хорвоог учирлан таниулж явах. Тав дахь мөрөө бичиж үргэлж мэргэн номыг тогтоон тунгааж явах. Тэмдэгтээ цэвэрхэн юм байвчээрээ. Үгээгүй доод ардыг өргөн тэнхрүүлж явах. 6 дахь мөр нэ. За 6 мөр. Мөрийг цэвэр нэмбай, алдаагүй тэмдэгтээ хуулан бичээрэй. За хуулан бичсэн 6 мөр шүлэгнээсээ юмыг нэрлсэн үг, үйл хөдлөлийн нэрлсэн үгийг ялгаж бичиж. Тэмдэгтнээсээ хараарай хүүхдүүдээ. За журмыг, сургаалыг, ачийг, хорвоог, номыг. Журам, сургаал, ач, хорвоо, номыг юу гэдэг асуултанд хариулагдах үг байна. За үйл хөдлөлийн нэрлсэн үгнүүдийг харъя. Хичээж явах, санаж, шүтэж, буцааж, хариулж, өгөх, гээх, учирлан, таниулж, тогтоон, тунгааж, өргөн, тэнхрүүлж гэдэг үйл өгнүүд байсан байна. Доод талд нь юмыг нэрлсэн үг, үйл хөдлөлийн нэрлсэн үг гэж ялгаж бичээрэй. За өнөөдрийн хичээлийн сэдэв бол үйл хөдлөлийг нэрлсэн үгийнхийг ялгаж бичнэ. Хичээлийн зорилго бол үйл хөдлөлийн нэрлсэн үгийнхийг юмыг нэрлсэн үгээс ялган бичүүлж сурнаа. За юмыг нэрлсэн үг ба үйл хөдлөлийн нэрлсэн үгийг ялгаж бичиж, дуудлага ойролцоо үгсийн утгыг ойлгоё. За балархай гişгийн үүргийг тодорхойлно. За зургийг ажиглацгаая. Хүмүүс ноос савж байна. За тэгвэл савах гэдэг үг байна. За нөгөө үг нь савх гэдэг үг байна. Аль нь үйлийг заасан байна? Аль нь нэрийг заасан байна вэ гэдгийг ажиглая. Нүдэнд харагдаж байгаа, гарт баригдаж болох зүйлийг юу буюу юм гэж нэрлэдэг. Тэгвэл юмыг заасан учраас юмыг заасан үг нь савх. Нөгөөх нь үйлийг заасан учраас савах. За үйл хөдлөлийг заасан үгний өмнө талд нь а үсэг бичсэн байна. Савах, савха. За дараагийн үг хавах, хавх. Хавах гэдэг нь үйлийг заасан байна. Хавх гэдэг нь юмыг нэрлсэн байна. За толинд харах гэдэг харах, харах гэдэг амьтан. Үйл хөдлөлийн нэрлсэн үгийг юмыг нэрлсэн үгээс ялгахын тулд төгсгөлийн хийхин өмнө балархай шиг бичдэг. Үгсүүдийг тэмдэглэж аваад холбоо үг болгоорой. За үйлийг заасан үгний урт талд нь балархай шиг бичсэн байна. Үгнийг үйл үгийн хийгээс нь ялгаж бичиж байгаа учраас ялгах шиг гэж нэрлэнэ.
Зөв харгалзаа үүсгэе. Үгсүүдийг уншаарай. Сэрэх гэдэг үгний харгалзагдах үг нь босох. Сэрэх, ямаа. Хонх, дуугарах. Хонох, айлд хонох. Царай, төрөх. Хүүхэд, төрөх. Шарах, боох. Шарах, төмс. За үгсийг дэвтэр дээрээ тэмдэглээрэй. За өгүүлбэрээс алдаатай үгийг олоод зөв болгон бичиж тэмдэглээрэй. Хэлээд автан үзээд үгсээ нүдлэн тогтоогоорой.